Монголын мотобоксын тамирчид анхудаага Оросын холбооны улсын бүрээд улсын мотобоксын аврах шалруулах нээлттэй тэмцээнд оролцохоор эх орноос амарсан байна. Тус улсын аврах шалруулах тэмцээнд бүрээдийн нийслэл улаан авто хотноо зохион байгуулагдах юм. Өсвөр залуучууд насан туршидсэн 3 англиар зохиогдохын удаагийн тэмцээнд дөрвөлсөн тамирчин бүрээд улсын спортын мастер цол хүртдэг байна. За Монголын баг бол хэд хэдэн зорилготой энэ хүү тэмцээнд оролцох гэж байна. За нэгдүгээрт бол энэ жил Азийн олимпийн зөвлөлөөс Азийн тулааны танк болон танкны спортын 4-р наадам Солонгос зохионо. За энэ одоо наадмын бэлтгэл хүрээнд энэ одоо боройдын аврах шалралт тэмцээнд тус наадамд оролцох тамирчдыг оролцуулж гисэн. За энэ маань наадмаа өмнөх бол бас нэг сорилт бэлтгэл болж өгнө. Монголын багийн бүрэлдэхүүнийг дасгалжуулагч Алтан бүрэн өдөртөө явах бөгөөд багийн бүрэлдэхүүнд 8 тамирчин багтаж байгаа юм аа. Тэмцээний өсвөр үеийн ангилын 36 кг, өсөх баяр, адиан намнар, харин 38 кг, ган сэлэм тэмүүлэн нар тулдгол, залуучуудын ангилын 54 кг, ган тогтох, харин насан туршидтын 54 кг, бат хүлэг, 60 кг бат эрдэнэ, 67 кг-ын жинт мөнх баяр нар оролцохоор хойд хөршиг зоржээ. Олон улсын олимпийн хорооны дараах хамгийн том байгууллага болох Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг 4 дахь удаагийн танхимын болон тулааны спортын наадам 6 дугаар сарын 29-нд өмнөд Солонгосын Энчин хотноо болох гэж байна. Тэмцээн бильярд, боулинг, шатар, гоо дам, цахим спорт, бүжгийн спорт, заалны хөл бөмбөг, заалны кабади, кикбокс, мотобокс, кураш, усан цэлт гэсэн 12 төрлөөр зохион явагдах юм байна. Манай улсын хувьд 2005 оноос эхлэн энэ наадамд оролцож эхэлсэн байна. Тухайн үед мотобокс, бильярд, усан цэлт гэсэн төрлүүдээр оролцож байжээ. Харин энэ жилийн хувьд манай улсаас өмнө оролцсон тэмцээн бүрдээ медаль хүртэж байсан кикбокс, мотобокс болон бильярд, кураш бүх цахим спорт, бүжгийн спортын гэсэн 5 төрлөөр оролцохоор болжээ.